За сайн байцгаана уу. За энэ удаа хэдүүлээ Чехийн сүүлийн үе мэдээ. Тэгээд дандаа мөнгөтэй холбоотой тал дээр хэдүүлээ ярилцъя. За өглөөний мэд өдрийн мэд. Тэ. За нэгдүгээрт за татварын тайлан дээр одоо татварын буцаа олголт гэж бид нар жилдээ нэг удаа Чех улсаас одоо татварын буцаа олголт гэдэг тооцоо гаргаж өгч ингээд мөнгө авдаг тийм ээ. За энэ дээр нэлээдгүй өөрчлөлт орж ирсэн. За тэгтэл одоо 2027 онд ямар өөрчлөлт орох вэ гэхээр энэ дээр одоо нөгөө цэцэрлэгийн мөнгө гэж ярьдаг штэ. Тийм ээ, цэцэрлэгийн мөнгө гэж ярьдаг байсан. Одоо хүүхдэд хамааралтай татварын хөнгөлөлт гэсэн үг шүү дээ. Сургуулийн өмнөх насны хүүхдийн одоо энэ мөнгийг болохоор хуучин одоо 2023 онд одоо авч ирсэн хэлбэрээр нь одоо өргөжлүүлээд тооцох болчлоо. За тэгэхээр энэ сангийн яамны одоо энэ саналыг АНО буюу СПД намынхан хүлээн зөвшөөрсөн юм байна. Тэгээд санал нэгтэй байгаа юм байна. Дэмжсэн юм байна. За тэгээд энэхүү олголтыг болохоор 2027 оны орлогоос тооцож явах юм байна. За тэгэхээр 2025 буюу 2026 онд бол энэ бол хамаарахгүй юм байна шүү. Тий. За жилийн хөнгөлөлт хязгаартай байна. За хуучин 22,400 төгрөг. За тэр нь хэвээрээ байх юм байна. За тус тооцоонд хүүхдийг одоо хүргэж өгсөн нааны мөнгө юм уу, эсвэл хоолны мөнгө юм уу, эсвэл ямарваа нэг худалдаа супермаркетууд хүүхдүүдийг төлбөртэй саатуулах төвүүд байдаг шүү дээ. Тийм төвүүдэд эдгээр бол хэрвээ мөнгө төгрөг төлсөн бол тэр эдгээр одоо мөнгнүүд бол энэ тооцоонд бол орохгүй юм байна. За хүүхдээ гэрээр үнээр харуулсан байх ч юм уу жишээлбэл тий. Эдгээр мөнгө бол тооцогдохгүй юм байна. За тэгэхээр школковны буюу гэж яриад байдаг шүү дээ. Чехүүд сургуулийн өмнөх насны одоо энэ татварын хөнгөлөлт 27 оны одоо нас эхлээд хуучин хэвээрээ авдаг болох юм. Тооцоонд ордог болох юм байна. За хоёрдугаар. За оюутнуудад зориулсан татварын хөнгөлөлт. За ажиллаж байгаа оюутнууд бол 30,840 короноор бодогдно гэж байгаа, нэг жил бодно. Гэхдээ энэ нь бол одоо чи 6 сар ажилласан уу, 8 сар ажилласан уу, эсвэл бүтэн жил ажилласан уу үл хамааран тооцох одоо 100% энэ мөнгө ашиглаж болох нэ. За өндөр орлоготой бол жилд 4,020 крон татварын хөнгөлөлт бууруулна. Үүнийг 2023 онд хамгийн сүүлд хэрэгжүүлсэн гэж байгаа. За 24 онд энэ шийдвэрээ засгийн газар цуцалсан. Одоо хэвэндээ бас үргэлжлэх юм байна. За 26 нас хүртэл сурч байгаа оюутнуудад бол хамаарна. 28 нас хүртэл бол одоо докторийн зэрэг хамгаалж байгаа оюутнуудад бол хамаарах юм байна. 28 нас хүртэл бол. За тэгэхээр энийг яаж боддог гэхээр за яг нэг сарын 335 короноор бодно гэхлээр хэрвээ чи оюутан болоод 8 сар болсон бол 2680 крон, 10 бүтэн жилээр бол 4020 крон байх жишээтэй. Яг тэр нөгөө хуучин боддог аргаараа л бодох юм байна. За нэг юм санагдаа. Тэгэхээр студент буюу школковны буцаад ирэх нэ. За тэгтээ энэ нь бол тэгээд ямар ч хэлсэн тэр цэцэрлэгийн сургуулийн өмнөх насны хүмүүсийн нь бол 27 оноос эхэлж орлогоос тооцож эхлэх юм байна. За плиний асуудал. Газ 2027 онд үн нэмэгдэнэ. За Европын холбоо 27 онд ETS 2 гэдэг системийг нэвтрүүлэх болж байгаа юм байна. За тэгэхээр Чех одоо энд хамрагдахаас өөр арга байхгүй Европын холбооны гишүүн орн учраас энэ хийн үн 50% хүртэл нэмэгдэх өсөх болзошгүй байна гэж юм. Ингэж анхааруулж байна. За тэгэхээр айл өрхийн хэрэглээний зардал нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бидний авсан цалин маань нэг сайн нэмэгдэхгүй байгаа. Тэгтэл энэ хэрэглээ маань ингээд нэмэгдээд тахлаар ч одоо ерөөсөө цалин маань хаач хөдөлсөхгүй бол одоо бас л нэг шалхаанд нэг болох гэдэг шүү дээ. 50% хүртэл гэдэг чи ёо бас л одоо та нар блин одоо хэдийг төлдгийг тий. Тэрнээсээ тэгээд нэг 50% нэмэгдэнэ л гэж тооцоолгох нь шүү дээ. Тийм ээ. За тэтгэврийн хувь нэмэгдэнэ гэж байгаа. За тэтгэврт ерөнхийдөө бол системд өөрчлөлт орно гэж байгаа. Тэгвэл энэ 2027 оноо нас өндөр байх тусам өндөр тэтгэвэр авна гэсэн ийм системээр явна. Тэгэхээр өндөр нас гэдэг нь хэдээс тооцох юм гэхээр 85 насаас дээш, 100 нас. За тэгээ 100-аас дээш.
Тий. 85 нас хүнийг бол өндөр насцсан гэж үзнэ гэж байгаа юм байна л да. Одоо 85 настай хүмүүст бол тэтгэврт нэг 1000 крон нэмэгдэх юм байна. 100 нас 100 хүртэл болвол тэгээд 100 хүрчих юм бол нэг 2000 крон нэмэгдээд ингээд явах юм байна л да. За тэгэхээр их л өндөр настай байх тусам их л өндөр тэтгэвэр авна гэсэн тип систем рүү шилжиж очих шаардлагатай байна. За, Радичевский приспевок. Радичевский приспевок гэдэг чинь эцэг эхийн тэтгэлэг. За, 2027 оноос эхлээд 400,000 крон болох гэж байгаа гинэ. За, энэ 5 сард одоо энэ засгийн газар Посланницкая номнод одоо саналаа хөргүүлнэ гэж байгаа. За, тэр бол ерөнхийдөө бол батлагчих юм шиг байгаа юм. Тэгэхээр 27 оны 1 сарын 1-ээс төрсөн хүүхдэд одоо хуучин насаа нэг 50,000 крон нэмэгдэх юм байна л да. 2,000 евро нэмэгдэх юм байна тий. Тэгээд ихэр хүүхэд гарах юм бол 2-оос дээш ихэр хүүхэд гарах юм бол 800,000 крон болох юм байна. 800,000 крон. Фүү чөтмөр. Одоо ч 700,000 байгаа үстэй тий. За энэ яагаад ийм арга хэмжээнд хүрч байгаа юм бэ гэсэн чинь одоо Чехэд төрөлд маш бага байгаа учраас л одоо яалтчгүй л одоо энэ ерөөсөн мөнгөөр л зодж ийн гэсэн үг үстэй ерөөсөн тий. Хүүхэд төрөлх юм бол их мөнгө авлаа л гэж үзэх юм байна шүү дээ. Чех төрөлд маш бага байна гэж байна. Тийм учраас одоо бас нэг хүүхдийн хүн амаа өсгөх одоо бас нэг том бодлогын нэг л гэж үзэж байна. Тийм учраас одоо төрж байгаа ялангуяа ихэр 2 3 хүүхэд төрсөн байхад бол ерөөсөн маш их мөнгө амлаж байгаа юм байна. За сүүлийн жилүүдэд инфляц маш их өсөж байна. Хоол, хүнс орон сууцны хямрал их байна. Хоол хүнс маш их нэмэгдэж байна. Орон сууцны хямрал их байна. Түрээс их нэмэгдэж байна. Олдоц маш их муу байна л гэж байна те. За гэхдээ Чех бол ерөнхийдөө бол цалингаа бол аажмаар бол нэмнэ гэж байгаа юм байна. Тэгэхээр нэмсээр хагаад ерөнхийдөө бол Европын холбооны жишгийн Европын холбооны жишгтэй маш их ойрхон очноо гэж байна. За энд бас болж байна те. За амьдралын өртөг бол өндөр хэвээр байна гэж байна. За дижитал технологи салбар бол хөгжиж өндөр цалинтай ажил бас нэлээдгүй нэмэгдэнэ гэж байгаа юм байна. Ерөнхийдөө бол Европын холбооноос Чех бол орлого дунджаас дээш гэж үздэг шүү дээ. Тэгтээ бол одоо харьцангуй Европод одоо Герман, Австри одоо тэр гэх мэт орнуудыг бодвол цалин багтаа шүү дээ. Тэг Швед эдрийг бодвол хамаагүй цалин багтаа тий. За криптовалютын үйл ажиллагаанд өөрчлөлт орох нэ. За энэ нь болохоор Европын миссия зохицуулалт бүрэн хэрэгжиж эхэлнэ гэж байна. Бүх крипто хөрөнгөтэй ажилтдаг фирмууд CSAP буюу лицензтэй байхыг шаардах болно гэж байна. За Чех төв банк аль хэдийн өөрийн магцанд одоо тэр биткойн аль хэдийн багцанд оруулсан байдаг шүү дээ тий. За миса гэдэг нь юу юм? Криптовалютыг зохицуулах хууль. Европын холбооны ийм хууль өөрөөр хэлбэл бүгдээрээ нэг стандарттай нэг дүрмээр удирдах ингэж зохицуулагдаж явна гэсэн үг юм байна. За тэгээд 2024 оноос хэрэгжиж эхэлсэн гэж байгаа. За тэгтээ энэ хэрэгжилтийг Европын холбооны бүх 27 оронд одоо мөрдөгдөөд явна. Луйвер эрсдлээс одоо болгоомжилж луйврыг багасгаж хэрэглэгчдийг одоо хамгаалах одоо ийм систем юм байна. За CSAP гэдэг нь болохоор CASP гэж байгаа. Крипто бирж wallet үйлчилгээтэй ийм газрууд ийм лиценз авчих юм байна. За тэгээ үйлчлэг явуулдаг бүх л газрууд ийм лицензийг аавна. Тэгэхээр энэ лицензгүй хэрвээ ямарваа нэг крипто арилжаа явуулж байгаа компани байх юм бол хамгийн найдваргүй гэж үзнэ гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө CASP-ийн биржийн одоо үйлчлэгийг болохоор тэр MECA гэдэг нь хянана гэж байна. За энэ дандаа баахан товчлсон нэрүүд л байна л да тий. Криптовалютын арилжаа намын худалдааг одоо маш их цэгцтэй байлгатлаас нь яагаад гэвэл хажуугаар нь лойвер их байна, найдваргүй юм их байна, мөнгө хийчдэг, алга болчдөг. Тийм бол эдрийг одоо жоохон европчууд жоохон зохицуулах тал дээр л очиж байгаа юм байна гэж бодлоо. Энэ бол маш зүйтэй арга байна гэж миний хувьд үзэж байна. Маш зүйтэй арга юм байна. Тий. Лиценз
үйл ажиллагаа крипто арилжаа 8 хийдэг бол лицензийг чинь бид нар ингээд давхар хянанаа. Европын одоо тэр зохицуулах хуулийн давхар захирагдаж та явнаа гэд ингээд явах юм байна. Бид нар болж штэ тий. За, ерөнхийдөө би бол миний хувьд л энэ крипто тэр биткойн эдгээр бол ойлголттой муутай л да. Тэгтээ ойлгодог яг энэгээр одоо бас зохицуулагдаад явж байгаа юмнуудыг бол Европчууд үүндээ бас нэлийн анхаарал тавьж эхэлж байгаа юм байна. За, 2027 оны 1 сараас эхлэн банкны комисс Чехийн радио төлдөг сар бүрийн төлбөрийг цуцлах бодолтой байгаа юм байна. За, одоо тэгэхээр радионы одоо төлбөр төлөхгүй болох юм уу? Нэг төлнө гээл нэг төлөхгүй гээл идэр те. Тэгээ ямар ч байсан тэгэл одоо төлөхгүй л болох юм шиг байна. За бас нэг шинэ авж байгаа арга хэмжээ юу гэхээр ерөнхийдөө энэ арга хэмжээ бол нэлээдгүй яригдж байсан. Банкнд их хэмжээний мөнгө байршуулах юм бол хөрөнгийн хууль ёсны гарал үүслийг нотлох баримтах шаардлагатай болно. За энэ дэр манайхан монголчууд маань бас нэлээдгүй бас позор анхааралтай авах хэрэгтэй энэ асуудлыг. Янз бүрийн мөнгө ялангуяа мөнгө шилжүүлж маш их одоо орлогоос давсан одоо орлого ороод тэрийг ингээд гараад оруулаад тэр Чехэд бол ерөнхийдөө энэ бол хяналттай юм уу талдаач Швед эдрийг бодвол тийм ээ. Тэгэхээр одоо эдгэр чинь одоо ерөнхийдөө маш их хэмжээний одоо мөнгө байршуулах юм бол нансаараа оруулж авах юм бол одоо нотлох баримтыг шаарддаг болох нь шүү дээ. Энийг бол бас л их позор байх асуудал шүү. Яг үндэ бол. За та цалингаас өөр юу хийгээд байгаа? Орлого татвараас нуугдуулсан юу хийгээд байна? Хаанаас та орлого олоод байна? Юунд тэргээ зарцуулаад байна гэдгийг бол та шалгана гэдэг бол бас эвгүй асуудал шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр дансаараа орж гаргаж байгаа асуудал дээр нэлээд хянуур байхгүй бол энэ бол одоо нэлээд чанга асуудлын яг болох нэ. За 4 сараас 2026 оны 4 сараас Төв банк, Ческа народная банка хөрөнгө оруулалт ипотекийн шинэ удирдамжийг нэвтрүүлчихэд эхэлжлээ. 4 сараас гэж саяхан, тийм ээ. За энд ерөнхийдөө бол 2025 оны 321 тэрбум крон одоо ипотекийн зээл олгосон юм байна. За гадаад дотоод янз бүрийн л одоо Чехийн албан ёсны одоо бичиг баримттай хүмүүс тэмчин зөндөө байр авсан зөндөө байгаа. Дээр нь өөрсдийнх нь ард түмэн зөндөө авсан байгаа мэдээч хэрэгтэй. За тэгээд үүнийг юм тогтвортой байдлыг хадгалахын тулд 3 дахь болон бусад орон сууцны одоо түрээсээр ашиглах зорилттой үйл хөдлөх хөрөнгийн худалдан авах зээлийг илүү хатуу нөхцөлд хамруулах боллоо. За ийм хууль гарчлаа. За тэгэхээр энэ хууль бол яг өөртөө яг хамгийн анхныхаа орон сууц авч байгаа хүнд бол хамаарахгүй гэж байгаа. Энэ хинт хамааралтай гэхэлэр хамгийн гол нь хөрөнгө оруулагч нарт хамааралтай. Байр худалдаж аваад түрээсэлдэг. Тэр яг тийм асуудал манай монголчууд маань ч хийдэг штэ. За. Тэгэхээр тэднэрт маань илүү хамааралтай мэдээлэл гэсэн үг. За тэгэхээр DTI гэж хязгаар сэргээгдэнэ. DTI гэдэг нь юу юм гэхээр нийтүр жилийн цэвэр орлого. Өөрөөр хэлбэл орлогын харьцаа гэсэн үг. DTI гэдэг товчоор DTI гэсэн харьцуулалт байдаг. За жишээлбэл та жилдээ 600 мянган кроны орлоготой болвол жилийн цэвэр хэдэн жилээр одоо тооцогдох вэ? Харьцуулж үзнэ гэсэн үг. За та жилдээ 600 мянган кроны орлоготой болвол сүүлийн 7 жилд харьцуулж үзэхэд та 600 мянга 7-д үржүүлэхэд 4 сая 200 мянган төгрөгийн байр бол танд авах боломжтой юм байна гэдэг ингээл тооцоог гаргаад ирнэ гэсэн үг. DTI өндөр бол зээл авч чадахгүй гэсэн ийм эрсдэл их мэдээж хэрэг тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө банк таны цалин биш өөр даах чадварыг л харьцуултыг хардаг. DTI-ийн үнэлэмж энэ дээр аюул нөлөөлдөг гэсэн үг. За ерөнхийдөө одоо ипотекийн зээл авахд манай монголчууд маань гадаадын ганц монголч биш ер нь орлого тийм ээ цалин визний төрөл ямар визээр амьдраад байгаа богино юм урт хугацааны юм уу тийм ээ эсвэл бүр байнгын оршин суух визтэй болцсон юм уу за тогтвортой байдал за энэ дээр манайхан их
алддаг шүү. Үнэхээр та ипотекийн зээл авч байгаа бол нэг ажил дээр хэр тогтвортой байна гэдэг одоо энэ үзүүлэлт их нөлөөтэй байх нэ. Тогтвортой байдал гэж шүү. Ажлын тогтвортой байдал том үзүүлэлтийн нэг болох нь. За тэгээд мэдээж хэрэг хүүхдийн тоо гэр бүл тийм ээ. Тэгээд бусад янз бүрийн зээлүүд. За нэг тэгэл нэг провидентийн зээл аваад зааруул чаяал эсвэл провидентийн зээл аваад төлөөл дахиж аваад ингээд байх юм бол бас л тийм чинь сайн үзүүлэлт биш шүү. Провидентийг би яагаад онцлж байгаа юм бэ? Провидентийн зээлийг манай монголчууд маань маш их аваад идчихсэн. Санхүү бос зээл. Тийм. За тэгэхээр та хэд маань энэ дээр бол яг тогтвортой байдлыг хадгалахын тулд гэж байгаа шүү. Эдгээр чинь чэхүүд энэ ипотекийн зээлийг бол ерөнхийд нь дэдигийн хязгаар одоо сэргэгдэж одоо энэ жилээс одоо энэ сая 4 сараас 7 жилийн орлогыг нотлох болох нэ. 7 жилдээ харьцуулж явах нь. Тийм байгаа үз. За тэгэхээр ерөнхийдөө таны гол нь цалин биш, гол нь таны үр дагах чадвар хэр та төлж чадахын гэдгийг л ипотекийн зээл болгохдоо шинждэг байна шүү дээ. За ийм асуудлууд бол ерөнхийдөө бэлтгэж байгаа юм байна. За Чехийн төв банкны ханшид 2017 онд 27 гэхэд нэлээд өөрчлөлт орж болзошгүй гэж санхүү шинжээчд үзэж байгаа юм байна. Тий. За тэгээд ерөнхийдөө Европын байдал ямар байгааг бид бас муугүй мэдж байгаа. Тэгэхээр юмны үн нэмэгдэх үгэл мэдээж нэмэгдэнэ. Цалин нэмэгдэх үгэл мэдээж нэмэгдэнэ. Гэхдээ зөх хэмжээний их баг гэдгээс л шалтгаалх бах. Ерөнхийдөө бол бүхэл зүйл дээрээ жил болгонд зөх хэмжээний жоохон өөрчлөлт хийхээс өөр аргагүй л байгаа шүү дээ. Тий. Европт даяараа л тийм байгаа. Ганц чигч биш. Тийм ээ. За тэгэхээр та хэд маань янз бүрийн одоо тэр тэтгэвэрч бай, тэр эцэгхийн тэтгэмжч бай, тэтгэврийн асуудалч бай. За тэр оюутанд цэцэрлэг тийм ээ. За тэгээд бүх инкас нэмэгдэнэ гэдгийг бүгдийг та хэд маань тооцоолж ерөнхийдөө бол та хэд маань орлогч нь их сайн байхгүй бол давхар орлогыг бас та сайн сонирхож байгаарай гэдэг мессежийг би та хэдтэй бас өгöd байгаа шүү. Дан цалингаараа бол та хэд маань улмал цалин чинь нэг их сүрхий нэмэгдэж чадахгүй шүү дээ. Чадахгүй байгаа. Их нэмэх юм бол мэдээж хэрэг тухайн компанида ч юм ашиг багтай. Тий орлого их л байвал өндөр татвар төлнө шүү дээ. Та ч гэсэн цалин өндөр л байвал маш их өндөр татвар төлж байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор нэг цалинд нэг найдаад цалингаас цалингийн хооронд байгаа улсуудаа ялангуяа одоо ингээд юмны ч нүүн пилийн үн цахилгаан инкас хэрэглээ хүүтэн халуун ус чинь ингээд жил болгон нэмэгдээд байхад жоохон дотроо бодолтой тийм ээ. Өшөө орлогоо давхар орлогоо яаж өөр юу хийх вэ тийм ээ гэдгээ бас бодох хэрэгтэй болох нь. Ялцгүй тийм байдалд орж байгаа байхгүй тийм ээ. За энэ удаа ингээд нэг богинохон та хэдтэй банк санхүүгийн чехийн мэдээлэл гэдгийг хэллээ. Ерөнхийдөө энэ бүх өөрчлөлтүүд голцоо 2027 оноос эхлэх юм байна. Тий. Яг нь сая ипотекийн тэр тухай бол энэ 4 сараас 26 оны 4 сараас хэрэгжиж эхэлчихлээ. Тий. Яг нь нэг байр аваад дараагийн байр ингээд авах гэж байгаа улсууд 2 дахь 3 дахь байрыг түрээслийн зориулалтаа авах гэж байгаа улсууд жоохон нөхцөл жоохон чангатгаад өгч байгаа юм байна. Тийм ээ. За та хэдтэй амжилт хүсье. Дараагийн лайв хүртэл баяр таа.